Үхрийн бөөрийн учир. Урьд эрт цагт бурхан олон амьтанд бөөр түгээжээ. Үхэр алхах нь удаан 1-2 гэж сажилсаар хамгийн бөксөнд хүрч иржээ. Бөөр дуусчихжээ. Түрүүний амьтан нь бөөр шилж авахдаа өөлүүлж тансан бөөн өөцлөл үлдээд байжээ. Тэгээд бурхан үхэрт "Чи нэгэнтээ хамгийн бөксөнд ирснээс хойш энэ өөцүүдийг бүгдийг аав" гэд цөмийг нь хамаад өгч гисэн. Тэгээд үхрийн бөөр гэж элдв хангаан өөц нийлүүлсэн тийм том юм болсон гэдэг. Маш сайн магадлан бодоод маргаашийн үлгэрийг дэлгэн сонсоорой. Ардынхаа сайхан үлгэр шиг амар сайхан жаргаарай.